Нэг өвлийг бүхэл бүтэн ингээд одоо тэ байгууллагын дүрм журмыг ISO-гийн стандартын дагуу ингээд нийцүүлгээ зарцуулж үтсэн. Тэгээд үнэхээр чанга байсан. Маш их бичиг цаас болсон. Тэгээ өөрөө биш одоо багаараа тэрийг хийж байгаа олон хүний хүч хөдөлмөр оруулж байгаа. Тэгээ зарим нь сүлд нь маш их хэрэгтэй юмнууд байсан. Зарим нь болохоор одоо яах гэж хийсэн болдоо гэж гайхмаар бас зүйлс байсан. Тэгэхээр яг энэ чиглэлээр ингээд сүүлийн хэдэн жил хүмүүстэй ингээд хамтарч ажиллаад багууд дээр очиж зөвлөх үйлчилгээ үзүүлээд ингээд бичиг цаастаа зуралдаад явж байхад одоо хэрэгждэг журмыг хэрхэн урт хугацаанд боловсруулах вэ гэдэг л асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хувьд ямар бичлэг хийхээр шийдсэн бэхээр хэрэгждэг журмыг хиймээр байгаа бол ямар дүрэн алхам танд хэрэг болох вэ гэдэг талаар ярина. Энэ нь болохоор яг тухайн үед надын гаргаж ирсэн жишээлбэл алдаануудыг давтахгүй байхад ингээд товчлол болж өгөх дараагийн удаа ингээд хэрэг болно гэж үзэж байгаа юмнуудаа ингээд хуваалцаж байна. Мэдээж одоо танд хэрвээ хэн нэгний толгойд байгаа тэр одоо гоё ажлын арга барилыг ингээд цаасан дээр буулгаад бус хүмүүс танилцуулах шаардлагатай болсон. Эсвэл давтагдаж хийгдэж байгаа юмыг дараагийн удаа давтаж хийхдээ ингээд харилцан өөр үр дүн гаргадаг ингээд өөр арга барилаар хийгээд авах ш. Яг нэг стандартаар нэг гормын дагуу хийгээд ингээд доктортой үйл ажиллагаа явуулах тийм үйл ажиллагааны журам процесс за тэгээ төлөвлөгөө одоо бичиг цаас бүхэл одоо тийм юмнуудыг хэрхэн хийх вэ гэдэг асуудал тулгарсан байгаа бол миний энэ одоо санал болгож байгаа дөрвөн арга магадгүй бас энгийн ч гэсэн хэрэгтэй байж магадгүй гэж бодож байна. Тэгээд өсөнцсөн бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр нэгдүгээр алхам эхлэх дуусах цэгээ яг тодорхой болгох тухай байгаа. Тэгэхээр яг эхлэх дуусах цэг нь тодорхой биш болохоор хүмүүс ингээл 40-50 хуудастай журам хийх гэж байгаа юм шиг. Шүүл ингээд зурсан процессыг ингээд харахаар тэр нь ингээд одоо нэг нүүрэнд багтахгүй A4, A3 тэгээд хідэн юм ингээд дамнуулж байгаа. Эсвэл хэвлэлчээр ингээд маш олон мэдээлэл байгаа учраас маш ойлгомжгүй харагдах, масштаб нь тохирохгүй, хүний нүдэнд харагдахааргүй жижигхэн болж хэвлэгдэх гэх мэтлийн асуудлууд гардаг. Тэгэхээр энэс хэрхэн урдчлан сэргийлж болох вэ гэхээр эхлэх дуусах цэгээ тодорхой болгох ба. Тэгэхээр яг энэ процессын цар хүрээний үеийн хаана эхлээд хаана дуусах юм бэ гэдгээ тодорхой болгох. Тэгээ эхлэх дуусах дээр нь ингээд эргэлзээд ивэл зорилгыг ингээд бас цааш явах гаргаж ирж болно. За энэ процесс ямар зорилготой, энэ журам ямар зорилготой байх юм. Тэгэхээр яг аль цар хүрээг хамрах юм бэ гэдгийг эхнээсээ тодорхой болгохоор маш их одоо цар хүрээнээс гадуурх зүйлийг судалж цагийг алдах, тэрийг хийх гэж цагийг алдах гэх зэрэг асуудлууд гарч ирдэг. За дараагийнх нь болохоор ингээд ерөнхийдөө нэг хүн эхлээд гол алхмуудыг ингээд ажиглалтаараа ч юм уу тодорхойлоод ингээд бичсэн дээр байдаг. Тэгэхээр журам боловсруулахад ингээд олон хүнийг оролцуулах шаардлагатай л да. Мэдээж ингээд оролцогч талаа тэр журамын одоо тэрийг хийж байгаа хүн тэрнээс одоо үр дүн хүртэж байгаа хүн тэр журамд одоо тусламж дамжлыг үзүүлж байгаа хүмүүс материалаар хангаана нийлүүлж байгаа хүмүүс гэх мэтлэн маш олон оролцогч талуудыг мэдээж журамд оруулвал илүү бодиттой болно. Яг ажлын фронт дээр байгаа хүмүүсээ. Гэхдээ гол алхмуудыг эхлээд ингээд тодорхойлцоод хүмүүсийн дунд хэлэлцүүлэхээр илүү үр дүнтэй байдаг. Эсвэргээрээ одоо юу ч байхгүй цав цагаан цаасан дээр орж ирээд хүмүүс ингээд суулгаа. За одоо хэдүүлээ журмаа хий гэхээр нөгөө хүмүүс мань одоо яаж хийх нь ойлгомжгүй юуг барьж авах тийм үндсэн тийм нэг арга ясуу байхгүй. Тэгээд өмнө одоо тэр журам мормыг хийж үзээгүй бол тэгээд тэрэн дээр ингээд учраа олох гээд ингээд маш их цаг хугацаа алддаг, хурлууд үр дүнгүй болдог тий. Тэгэхээр одоо гол алхмуудыг тодорхойлсноор ямар ач тустай байг гэхээр мэдээж тэр буруу ч үж болон зөв ч болон зөв байвал сайн. За буруу байвал тэр хүмүүс олон талаас ирсэн хүмүүс ярилцаад энэ ордгүй энэ ордог гэдэг ингээ ялгаа цаалгаад явчихна. Дээрээс нь нэмж баяжуулах юм байвал нэмээд баяжуулаад явцдаг. Тэгээд цаг нэлээ хэмнэнэ гэдэг л санаа байна. За энэ төслүүд дээр гараад байгаа уялдаа холбоогүй байдал те ажлын одоо дахин давтагдж байгаа тэр алдаануудыг хэрхэн багасгах вэ? Тэрнээс үүдэлтэй хамгийн гол нь баг дээр ирж байгаа, менежерүүд дээр ирж байгаа ажилтнууд дээр ирж байгаа тэр ажлын ачаалал стрессийг одоо яаж байхгүй болох вэ? Ядаж яаж багасгах вэ гэдэг тийм асуудлууд одоо баг болгон тулгардаг. Ямар ч асуудалгүй төсөл гэж байдгүй. Тэгтээ цаана нь тэр асуудлыг шийдэх шийдлүүд нь хаа нэгтээ одоо стандарт аргачлал болоод хэрэгжигдсэн байж идэг. Зарим стандартыг шууд аваад өөр дээрээ хэрэгжүүлэх гэхээр одоо цогцоор нэг л одоо хэрэгжүүлэх тийм цаг зав, хүн хүч, боловсон хүч нь дутагдаад идэг. Харин нөгөө талд зарим оновчтой хэсгийг авч хэрэгжүүлэхээр аль хэсгийг авал зүгээр юм болоо, манад яг аль нь тохирох юм болоо гэж эргэлздэг. За тэгэхээр яг энэ тохиолдолд манай онлайн сургалт зөвлөг үйлчилгээ зэргийг Limwork цэгийн сайт болон дэвшилтэт аргачлалууд хуудсан дээрээс мэдээлэл аваад сонирхоод. За дараагийнх нь тэгээс яг саяны өмнөхтэй шууд холбогдож байгаа. Шууд задлаа техникийн хөлбөрийг ингээ гаргах тухайгаа. Тэгэхээр нэгэнт ингээ гол алхмуудаа гаргацсан. Тэгээд гол алхмууд дээр за ийм хамрах юм байна. Цар хүрээний юм байна. Эхлэх дуусганы юм байна гэж тодорхой болчоор задлж эхлэх. Тэгэхээр задлан гэдэг нь одоо бичнэ гэсэн үг те.
одоо бид нар процесс хийх зурлаа гэх тэрийг бол ингээд шууд хэрэгжүүлэх боломжтой. Тэр бол уялдаа холбоо гаргаж өгч чадж байгаа. Том дүр зургаар нь одоо илэрхийлж чадж байгаа боловч яг дотор нь яах юм, ямар яаж явдгийг гэдэг юмнууд хэрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн те одоо техникийн одоо зааварчилгаа эсвэл ямар нэгэн хяналт шалгалтын хүлцэх алдаач гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудаа сайхан задлаад чухал эсгүүдээр нь ингээд бичээд өгөн. Тэгээд бүх мэдээллийг задлахаас илүү яг чухлуудаа илүү дэлгэрэнгүй задлаад нэг тийм одоо ач холбогдол багтаануудаа зүгээр одоо те нэг өгүүлбэр бичдэг ч юм уу ингээд орхиод хамгийн ихний хувилбараа энэ журмын хувьд ингээд боловсруулаад гаргаад ерөнхийдөө ингээд баталгахад бэлэн болох хэмжээнд боловсруулна гэсэн үг. За дөрөвдүгээр тэгээд миний хамгийн ярих дуртай юм PDCA циклийн дагуу энийг хийгээрээ. За хэрэгжүүлээд ихлээрээ те бичиг цаас гэдэг маань ерөнхийдөө хэрэгжихгүй бол тэр бол одоо нойлын цааснаас үнц нь багтаа гэж би хүмүүст ярьдаг. Тэгэхээр яагаад тэр юм бэ гэхээр одоо нойлын цасыг бол хүн ядаж нойлдоо хэрэгжилж штэ те. Тэгэхээр бичгийн цаас аваад принтерийн хор гарцтаа тэрийг хэвлээд ингээд тавьчихаар хүмүүс ингээд хэрэгэлдэггүй. Шүүгэндээ тоос дарагдуулаа байж идэг, шургуулган дотроо ингээд цаашаа далд хийчдэг. Нэг хизээч цөхөж шаарддаг. Тэгэхээр хэрэгжүүлээд ихлээрээ за туршаад үзээрэй. Тэгээ эхний хувилбарч ингээд гараад ирэн. Тэгээ тэр хувилбарч мэдээж яаж ч боловсруулсан тэр одоо төгс юм гарч ирэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хамгийн алдаагүй гэж үзэж байгаа тэр хувилбар хүртлэе боловсруулад ерөнхийдөө тэ олон хүмүүс танилцуулаад хүлээн зөвшөөрж ивэл тэрийг батлаад хэрэгжүүлж эхэлнэ. Хэрэгжүүлж явах явцад тэрний шүүсэн шахагдана гэж ярьдаг. Алдаанууд нь илэрж эхэлдэг. Алдаанууд нь илэрхээр тэрийг засаад 2 дахь хувилбар, 3 дахь хувилбар гэж явсаар хагаад хамгийн сүүлдээ 1 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ингээд тэр журмын хэрэгжилтэнд анхаарал тавиад ингээд явж чадвал яг ингээд цаасан дээр амьдрал дээр хоёр юм хоорондоо маш сайн тохирдог. Тэгээд одоо амьдрал дээр тэр жоохон замбраагүй харагдаад байгаа юмыг цаасан дээр дүн шинжилгээ хийгээд ингээд журам мурамтай процесс болгочоор бас яаж засах нь тэн дээр илэрчдэг. Тэгээд процесс дээр журам дээрээ тэрийгэ засаад тэрийг заснаа ингээд бодит ажил хэрэг дээр нэвтрүүлээд ингээд хооронд нь синхронайз хийгээд яваад ахаар нэг л мэтгэд ингээд гоё тэ хүмүүсийн стресс багасах ямар нэгэн болохгүй байсан тэр нэг их ажил хийгээд байгаа хэрнээ хүний ажлын үр дүн хэмжигддэггүй те гих зэрэг тийм асуудлууд ингээд шийдэгдэж эхэлдэг. Тэгээд надад бол яг ийм одоо зүйл тохиолж байсан. Тэгээд бос хүмүүст бас хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд дахиад дөрөв алах маань нэг сануулъя. Нэгдүгürt болохоор та эхлэх дуусах цагийн тодорхой болгоорой, цар үрээгийн тодорхой болгоорой. Хоёрдугаарт та гол алхмуудаа ямар ч цаа өөрөө ч юм уу те чагсааж бичснийхаа дараа хүмүүстэй ингээд те энийг хий тэрийг хийгээд ингээд санал онол авах ажиллаа эхлүүлээрэ. За гуравдугаарт болохоор тэр юмн дээр ингээд задаргаа үүсгээд чухал мэдээллүүдийг илүү гоё задлаад ингээд те ач холбогдол өгсөн эсгүүдээрээ тодтогоод өгөөрэй. За дөрөвдүгээрт болохоор хэрэгжүүлээд тэгээ тэргээ одоо те болохгүй байгаагийн засах замаар ингээд тасралтгүй сайжруулалтын циклийг нэвтрүүлээд эхлээрэй гэдгийг бол уриалж байна. За тэгээд энэ бичлэг танд хэрэгтэй байсан бол лайк дарж надад мэдгдээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Манай бас процессыг сайжруулах сургалтанд хамрагдаж одоо тий байгууллага дээр байгаа асуудлаа том дүр зургаар нь зургуулахыг хүсвэл манай онлайн сургалтанд бүртгүүлээрэй.